За дараагийн бас нэгэн хүндэт зочин маань аймгийн иргэдийн хурлын дарга Асан Цэвэний Батулд дарга ирсэн байна. За цаг цаваа зарцуулан ирсэнд баярлалаа. Сайхан урьдчилж байна уу? Сайхан тавгийн сайхан урьдчилж байна. За өнөөдрийн уулзалт цэнгүүнийг хэр хүлээв? Ямар хүлээлттэй ирэв? За өнөөдөр бас улс нутгийнхаа нийт ард иргэд болон тийм ээ дэлхийн өнцөг улам бүрт Монгол орныхаа бас өнцөг улам бүрт ажиллаж амьдарч байна. Одоо усчуудаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Одоо уссын одоо хүн бүхний одоо хүсэл энэ түүх 100 жилийн яваагаар бүгдээр хамтдаа ус нутгатаа тийм ээ хэрхэн яаж одоо уулзалтаж ямар хөгжил дэвшлийг авч ирэх үү тийм ээ цаашлаад одоо 100 жилийн шинэ түүхийг яаж хамтдаа бүтээх үү гэдэг их эрмэлзэл сэтгэл дүүрэн бүгдээрээ сайхан уулзж байна өнөөдөр. Өнгөрсөн 100 жилээ дүгнээд шинэ одоо 100 жилийг төсөөлөн хэлэлцэх тэрэнд одоо тэр төсөөллөө бодит толгож хувь нэмрээ оруулахад таны хувьд одоо жишээ нь ямар зүйлүүдийг илүү их анхаараасаа гэж бодож байна? Аймгийн иргэдийн хурлын дарга байсан хүн юу? За миний хувьд бол Увс аймгийн одоо хөгжил дэвшил бол хүнтэй холбоотой. Хүнийхээ хөгжил ялангуяа боловсролын салбарт одоо хүн болох байгаасаа бяцлах инженерүүдэд дэмжиж дээр нь дэлхийн одоо боловсролтой хөлний хэлбэлэгт бол манай Увс нутгийн болон залуучууд, хүүхдүүд, одоо ах мэд үе маань бүгд одоо бэлэн маш олон юм түүхийг бүтээсэн нартай учраас бид бол энэ дэлхийдээ бас хөлний хэлбэлж алхах нэлээд том зурмаг шийдвэр алхмуудыг бас энэ 100 жилийн тэмдэглэх хүрээнд олон сайхан хүмүүс маань сан санаж гарах баг. Тэр сан санажлыг дэмжиж хамтарч ажиллаа гэдэг бас хэлье. За 100 жилийн уулзалт 100 жилийн хувь нэмрээ оруулах оролцооны тухайд та нутгийн ард түмэндээ хандаж юу гэж хэлэх вэ? За ер нь одоо хүн бүхэнд дэрвэхээр л өөрийнхөө байгаа орчныг тийм ээ одоо орчныг сайхан болгох мөн одоо гол ороос ирж байгаа зочин гişтэй сайхан өгтөж авах. Ерөнхийдөө энэ жилийн үед бол манай аймаг ганцаараа бас төвхт 100 жилөө тэмдэглэж байгаа аймаг байгаа. Тэгээ мөн 6 сумын маань төвхтөө бас энэ жил давхсаж байгаагаар бас онцлог юм аа. Тэгмээс бид бүхэнд хамтдаа нэгдэж, нийлж, сэтгэл санаагаараа нэг байж, эв нэгдлийг хангаж ажилласнараа бид бүхэн одоо энэ 100 жилийн яваа тэмдэглээд эрх зүүн рүү бас тийм ээ хөтлөх энэ жимээ бас хамтдаа гой гарах байхаа. Баярлалаа.